За би байнгын орон дээр бас саналаа хэлсэн. Тэгээд бас тодорхой хариултуудыг аваагүй учраас одоо чуулган дээр тагч асууя. За энэ саяхан одоо Зандан шатар ерөнхий сайдын үед баталсан хууль хүчингүй болж байгаа нэгдүгээр асуудал. За энэ бас одоо үнэхээр тогтворгүй байгааг харуулж байгаа. Татврын бодлого дөнгөж сая болно гэчихэд одоо болохгүй гэж байгаа нь одоо том асуудал байна гэдгийг бас хэлье. За хоёрдугаарт ерөнхий сайдын зүгээс учрал ерөнхий сайдын зүгээс энэ нөөтийн татвар төлж байгаа босхийг 50 саяас 400 сая болгож байгаа санал гаргаж байгаа. Би энийг бол дэмжиж байгаа шүү. За зарим нэг хүмүүс их олон жил сангийн сайд байсан хүмүүс юу гэж хэлж байгаа вэ гэхээр гэхдээ энэ татврынхаа одоо бүр суур тогтолцоог эвдчихнэ энэ гэдэг. Одоо тэгээд падан бичиж өгөхгүй бол аж ахуй нэгжүүд жижиг аж ахуй нэгжүүдийг дээрлэх нь авахгүй махгүй ч гэнэ тийм юм ярьсан. Тэгэхээр энийг би юунаас татврын сангийн яамнаас асууя. Эртээ надад хариулсан хэн хариуллаа нэг нь хариулсан. Одоо бол нөгөө татвар хариуцсан дарга байна шүү дээ. Чимдээ байна. Чимдээ тэгвэл хариулах байх. Тэгэхээр би татврын тогтолцоогоо эвдэхгүйгээр учрал ерөнхий сайдын гаргаж ирсэн бодлогыг дэмжих бүрэн боломжтой гэж би харж байгаа. За яаж вэ гэхээр энэ татврын янз янзын бичлэлтүүдээр бүх аж ахуй нэгжүүд татврын падан өгөх болцоотой. Энийг хийх болцоо нь сангийн яамд татврын ерөнхий газарт бол байгаа. За бүр болохгүй бол бүгдөө татвараа төлөөд буцааж өгөх ёстой. Хөнгөлөх ёстой. Хөнгөлөх хүмүүсээ төлцснийхэн дараа нь буцаах хэрэгтэй. Энэ бол би хамгийн сүүлийн баримтыг хэлж шүү. За энийг ерөөс хийдэггүй. Тэгэхээр би бол одоо Монгол улсын ерөнхий сайд учрлын тэр одоо энэ чинь жижиг дундаа хууль шүү дээ. Миний одоо батлуулсан хууль. За энэ хуулийн тэр 50 саяын босхийг 400 сая болгож байгаа юм билий. За 100% дэмжиж байгааг илэрхийлье. Тэгээд зүгээр засгийнханд хандж хэлэхэд бол энэ болцоо бол байгаа. Сангийн яам, татврын ерөнхий газар энэ болцоогоо хангаад энэ зээлэнд дарлуулсан байгаа. Зээлийн хүүд боомлуулсан байгаа. Энэ аж ахуй нэгж иргэдийнхаа төлөө гаргаж байгаа санаачлагаа ингээд хийгээрээ дэмжиж ажиллана гэдгийг хэлье. Тэгээд хоёр асуултанд хариулт авъя. Баярлалаа. За ажлын хэсэг 4-р микрофон. Тэгээд нөөтийн систем эвдэх үү эвдэхгүй юу? Боломжтой боломжгүй юу? Давуу тал нь юу вэ? За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Сангийн яам татврын бодлогын газар Шимэд Сүрэн. За тэгэхээр засгийн газраас улсын хурлд өргөн барьсан татврын хуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр нөөцтэй холбоотой ерөөсө хоёрхан заалт байгаа. За нэг нь бол босхын 50 саяыг 400 сая болгоё гэсэн нэг заалт байгаа. За нөгөөх нь бол нөөтийн өрийг төлөх хугацааг 2 сараар одоо хойшлуулах ийм зохицуултын асуудал байгаа. За гэхдээ одоо нөөтийн босго дээр бол хэдийгээр албан ёсны буюу зайлшгүй одоо нөөтийн суутган төлөгчөөр болох нь 50 сая боловч сайн дураараа одоо нөөт төлөгч болох босго маань бол 10 сая хэвээрэн байгаа. За тэгэхээр яг 50 саяас 400 сая болгоход бол 23429 татвар төлөгч бол албан ёсны одоо нөөц суутган төлөгчөөс хасагдах боловч сайн дураараа суутган төлөгч байх эрх нь бол нээлттэй. За ер нь нөөтийн систем дээр бол иж бүрнээр нь харах шаардлагатай энэ хуулийн дээр. Гэхдээ энийг нь бол бид нар дараагийнхаа татврын хуулийн шинжилэл багц өөрчлөлтөн дээр бол тусах талаар бол анхаарах ёстой. За тэгэхээр энэ одоогийн 400 болгож байгаа босго бол өмнө бид нар одоо 10 сая байж байгаа. Тэгээд одоо 50 саятай болсон. Одоо бид нар энэ 400 болгож байгаа асуудал бол ер нь нөөтийн босгын хэмжээ хэд байвал оновчтой вэ гэдэг дээр л тооцоол хийгээл 50 саяыг 400 байх нь одоогийн цаг үедээ бол оновчтой байна гэдэг энэ тооцоолыг л олон улсын валютын сангаас гаргасан аргачлал зөвлөмжийн дагуу гаргаж тооцож гаргасан ийм босго байгаа. За Ганбаатар гишүүн тодруулж асууя. За санал нэг байгаад баярлалаа. Санал нэг байгаа юм байна.
байнгын орон дээр хариулсан тэр яамны залуу болохоор яг дэмжиж байгаа юм уу, үгүй ч юм уу, тэр хуучин сайдаа хамгаалаад байгаа юм шиг нэг тиймэрхүү нэг бүдэг бадаг юм ярьсан. Тэгэхээр би таны хариултнаас одоо ойлголоо. Засгийн бодлогыг одоо ойлгож байна. Тэгэхээр энэ 400 сая гэдэг чинь жилийн борлуулалт шүү дээ. 400 сая төгрөгийн жилийн борлуулалт гэдэг бол их мөнгө бол биш шүү. 400 сая төгрөгийн жилийн борлуулалттай аж ахуй нэгж гэдэг бол одоо үнэхээр одоо татвараа одоо яах вэ гэдэг л тийм л аж ахуй нэгжүүд. Бүх цалин бүх зүйлээ төлөөд тэрний ардтал тэр зээлийнхаа хүүг төлөөд тэрний ардталд одоо яах вэ гэсэн тэр хүмүүст засгийн газар боломж олгож байгаад нь баярлалаа. Гэхдээ тэрийг татврын нөөтийн бадаан бичгүүгээр шийдвэрлэнэ гэвэл нөгөө талаа одоо энэ ачсан намын дарга За гүйцэд асуучих уу? Болно. За. өнөөдөр их хурлын дарч сайхан ааштай баярлалаа. Тэгээд энэ зохицгорл дарга хэлчихлээ. Энэ бол одоо бүгдөө нөөтийн бадаан бичиж өгөхгүй бол том асуудал болно. Яг тэгин шүү. Бүгдөө нөөтийн бадаан бичиж өгөхгүй бол энэ бол үнэхээр татврынхаа бодлогыг эвдэх асуудал үүсэх магадaltaй. Тийм учраас одоо сангийн яам татврын ерөнхий газар анхаараараа. Эдийн засгийн хөгжлийн яамд би нэг очиж бас тайлбарласан. Би инквайри сайд хаана байна, дууд мууд гэж хэлээгүй шүү. Сайд чи өнөөдөр надад игжилээ. Би зүгээр очиод өөрөө тайлбарласан. Ингэж энэ одоо дэд сайд өөрөө сонсч ирсэн баг. Одоо ингэж татврын ерөнхий газрыг шахъя бүгдөө. Ингэж ажилуул наадах чинь эвдэхгүйгээр шийдэх болцоо бол байна. За баярлалаа санал хэллээ. За ер нь бас тодорхой мэдээлэл өгч нь зөв байх. Энэ бүх иргэдийн амьдралтай аж ахуй нэгжийн бас бизнестэй холбоотой асуудал учраас нэмэгдсэн өртгийн албан татвар бол мушгилтын татвар, бүртгэлийн татвар. Энэ системийн өвдөө саяны одоо Ганбаатар гишүүн хэлж байгаа асуудал эрсдэл үүсчих вэ? Энэ дээр бас тодорхой мэдээлэл өгч. Хариултч 4-р микрофон. Яаж хэрэгжүүлэх вэ? За 400 саяас доош түрүү хэлсэн 23 мянган аж ахуйн нэгжтэй холбоотой төсвийн нөлөөлөл талаас нь аваад үзэх юм бол 160 тэрбумын бол төсвийн орлого бол буурах бол нөлөөтэй байгаа. Тэгэхээр бидний нийт төсвийн орлогын дийлийнх нь бол өөрөөр хэлбэл нөгөө том сегментэд хамаарах мянган аж ахуйн нэгжид хамаарах орлогоос бүрддэг учраас харин 400 саяас доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид бол зайлшгүй одоо суудган төлөгч болохгүйгээр хоорондоо бол тооцоо хийгээд явах боломжтой. За өмнөх одоо тогтсон нөөц суудган төлөгчөөрөө одоо бүртгэгдээд явж исэн соёлоо татврын харилцаагаа үргэлжлүүлж явъя гэх юм бол 10 саяг босох нь бол хөдлөөгөө байгаа учраас тэр нь бол бас бүрэн боломжтой байна. Уяатан бүртгэлийн систем эвдэрэхгүй гэж ойлголоо тийм ээ. Хүсвэл 10 саяас дээш 400 сая хүртэл нөөц татвар төлөгчөөр бүртгүүлж болно. Систем бол эвдэрэхгүй гэж ойлголоо шүү. За хас суурийн гайваг гишүүн.